За сайн байна уу? За өнөөдөр яагаад бид нар энэ бэлгийн энергийг оюуны энерги болох шаардлагатай юм бэ гэдэг хэрэг. Бид нарт болвол 3 шунал гэж ярддаг байдаг. За энэ нь болвол идэх, унтах, бэлгийн дур сонирхол гэсэн ийм 3 зүйл байдаг. Энэ дотор хамгийн хүчтэй нь болвол нойр юм байна. Хүн унтахгүй байж чадахгүй. Нойр хүрх юм болвол юугэн ч сойрхоод унтна, жогсоохороо унтна. Унтаад тусахад хэрэг яах вэ? Өлсөн юм идэнэ. Өлссөн үед бол юу идэнэ. Ингэж унтаж босоод гэдэс чадсны дараа бэлгийн дур сонирхол хөдөлдөг. Энэ хүслэн гүйцэтгүүлэх гэж бүх арга чаргыг хайж яадаг. Энэ болвол үндсэн биологийн бие махбодын хүсэл сонирхол. За энэ нөгөөжлөд иртэж ирэх дараагийн бас хүсэл сонирхлууд байж идэг. Нэр төртэй амьдрах гэдэг ч юм уу. Эсвэл аюулгүй орчинд байх гэдэг ч юм уу. За энэ бол өөр асуудал, өнөөдөр ярих зүйл биш. Энэ 3 зүйл болвол биологийн хэрэгж. Шунал тачаал гэж чинь муу нэртэйчсэн биологийн хэрэгж. Өөрөөр хэлэх юм бол амьдрах, оршин тогтноход жайлшгүй шаардлагатай. Ийм 3 үндсэн хэрэгж юм байна. Унтна гэдэг бол амарна, нөхөн сэргийгдэхгүй л явна. Идэнэ гэдэг бол энерги, эрчим сэлвэж. Унтахгүй, идэхгүй хэдэн өдөр болох юм бол юу болохыг бүгд мэдэж байгаа. Тэгвэл бэлгийн дур хүсэл нь яагаад бас адилхан энэ хоёртойгоо адилхан ийм хүчтэй байдаг гэх юм бол энэ бол үр удмаа олдох юм байна. Хамгийн том ажил энэ. Энэ амьд амтнууд бүгд өөрийнхөө үр удмыг үлдэхгүй бол мөхөөс ч юм байна. Тухайн төрлийн амт. Тийм учраас унтаад босвол идэд дуусах юм бол үр удмаа үлдэхийн төлөө амьдралаа зориулдаг байх нь шүү дээ, зарчуулдаг байх. За энийг бол бид нар их сайхнаар хайрлж гин, дурлж гин, гэр бүл болж гин, өрөвхтэй болж гин гэдэг. Тэгээд ярддаг. Энийх нь үндсэн бол бэлгийн дур хүсэл. Тэгэхээр жайлшгүй ийм дур хүсэлтэй байж сая өөрийнхөө үр удмыг үлдэх нь шүү дээ. Тэгхгүй юм бол хэн ч эмхтэй хүний хайж явахгүй, гэр бүл болохгүй, эмхтэй хүмүүс ч гэсэн эр хүмүүстэй харилцахгүй, нийлэхгүй. Ямар заваа юм утгагүй, ядраатай энэ гэдэг. Тэгээд заавал нэг гэр бүл болно гэдэг ч юм уу, өрөвхтөө өсөх нь хамгаална гэдэг. Тэгэхээр энийг үлдээж зориуд аваачаад ингээд програмчлсан байгаа байхгүй. Автоматар суулгачсан гэсэн. За энэ нь бол асар гайхамшигтай. Тэгэхээр нэгдүгээрд бол энэ бэлгийн дурс хүсэл гэдэг бол тийм муу мухай зүйл биш. Анхныхын зорилго бол үр удмаа үлдэхийн тул. Тэгэхээр бэлгийн дур хүсэлтэй байх, бэлгийн үйлдэл хийж их үед таашаалын гормон даавар ялгардаг. Тэр нь бол допамин, эндорфин, окситоцин, геккемэтийн хүний асар аж аргалтай таашаалтай байлгадаг энэ дааврууд ялгардаг. Тэгэхгүй бол сая ярьсан хүн хийхгүй шүү дээ. Бохир заван ядраатай гэд зүгээр сайхан идээд унтаад байж явал болно. Заавал бэлгийн харилцаанд орох шаардлага байхгүй. За хуучин бол бүр хэцүү. Амтаар ратнуудыг бид нар харж байна. Нэг эмгчнийг олж авна тэрнтэй нийлнэ гэдэг бол маш ам өрссөн хэрэг хоорондоо тулгарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлийг хийлгэхийн төлөө өөрийн чинь биенээс төрөл бүрийн даавар ялгардаг байна. Тэгээд энэ нь өнөөдөр ямар асуудлыг үүсгэжсэн юм бэ гэх юм бол донтон гэдэг асуудлыг, хараад байдалд орно гэдэг асуудлыг үүсгэжсэн байна. Гар хангаалга хийж их үед, порнографик, янз бүрийн эротик бичлэг үзчих үед асар их таашаалын даавар ялгардаг. Хуучинд бол ийм нөхцөл болж байгаагүй. Гэтэл өнөөдөр бол ийм орчин бүрэлдэхүүн байна. Тэгэхээр яг порнод твитсэн тарих гэдэг зүйл бий болж байгаа. За энийг бол өнөөдөр дараагийн хэсгээр ярина. Шинжлэх ухаанд нь энэ асуудалд яаж хандж байгаа юм бэ гэдэг. Тэр агуулгаар орж ирэх юм байна. Тэгээд ямар байдал үүсэж ийнө гэдэг зэрэг донтож байгаа юм. Бэлгийн донтой болж байгаа юм. Хийх тусмаа, үжих тусмаа тэдний хэмжээнд допамин ялгардаг. Тэгэхээр улам их үжий гэж бод. Тэгээд хэвийн амьдрал гэдэг юм алга болж байгаа юм л да. Эмхтэй хүнийг хайрлах, эмхтэй хүнтэй хайрлаж, эрчүүлийг хайрлах, эрчүүлтэй хайрлаж. Эннээс таашаал авах. Энэ нь болтой зэрэг огт таашаал өгөхгүй. Виртуал орчинд өөрөөр хэлэх юм бол тэр бичлэг үжээд энэ илүү таашаал өгдөг. Ингээ бэлгийн донтой болчих юм л да. Тэгээд энэ бэлгийн харилцаа гэдэг зүйлийг болвол зөвхөн хосуудын хооронд байдаг.
гэр бүлийн хүрээнд байдаг тийм эрхэм нандин зүйл гэж хүчин болчихж байгаа. Хүссэн хүнтэйг хүссэн нөхцөл байдлаар харилцаанд ордог юм байна. За тэгэхээр энэний үр дүнд юу болж ийнө хөтэй жирэг. Нийгэм төрчихөр одоо жамбраагүй садар самуун байдал орж байгаа. Гэр бүлээсээ гадуур суулдаг. Зөвхөн хайрлаж дурлсан нөхцөл одоо ийм байдал үүснэ. Хуучинд бол ихэвчлэн ийм байсан байгаа. Гэтэл өнөөдөр бол ерөөсөн тийм биш. Зүгээр л ерөөсөн бэлгийн дур хүслээ хангах зорилгоор олон эмгтээчүүдтэй бэлгийн харилцаанд ордог. Эсвэл ирчүүлдэг. Тэнд ямар ч одоо дурлал, хайр, сэтгэл юм байхгүй. За энэний нуттай жирэг бас шохоор л гэж яриад байгаа. Тэр шохоорлогдсон бүр хамаагүй давчсан. Зүгээр л дур хүслээ хангах. Хинч байсан хамаагүй өдөр тусам нийлж. Ийм одоо чөтгөрийн тойргоор буруу амьдрал ороо авчиж байгаа юм. Тэгээд гэр бүл салж байгаа юм. Гэр бүл салахтай жирэг үр хөвгтүүд өнчирж байгаа. Асраа хамгаалж байгаа болж. Гэр бүл толгойсон эмгтээчүүд олширж байгаа. Амьдралын маш хүнд байдалтай байж байгаа. Хүүхдүүд гэр бүлийн орчин байхгүй учраас эрүүлж өсөж хүмүүжгүй байж байгаа. Буруу амьдралтай болж байгаа. За энийгэн дагаад бүр 9 шидийн одоо сөрөг үжиглүүд үйл явдлууд болж байгаа. Тийм учраас энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном болбол ийм гүн ухааны философийн үндэслэлээр толгуурлагдаад бичигдсэн. Гар хангаалга порнографт өнөөдөр хүүхэд ч бас унж байгаа. За энэ нь болбол бэлгийн донтол гэдэг зүйлийг бий болгож байгаа. Тэгээд гэр бүл болохгүй. Гэр бүл болсон ч гэсэн гэр бүлээсээ гадуур суулэрдэг. Замбраагүй садар самуун амьдралтай. Энэ нь даамжраад гэр бүл салдах сарндаг. Хүүхдүүд эмгтээчүүд хохирдог. Ийм чөтгөрийн тойрог бий болчихсон байна. Энэ болвол бэлгийн донтолт. Тэгэхээр энэ бэлгийн донтолт хаанаас эхэлж ирэх вэ гэж гар хангаалгаас эхэлж байгаа юм. Порнограф хийж байгаас эхэлж байгаа юм. Эротик бичлэг жураг. Эннээс эхлээд дараа нь ултай жирэг жамбраагүй бэлгийн харилцаанд орох. Ийм юм насан турш үргэлжилж байгаа. За энэ нь болвол зөвхөн тухайн бие хүнийг, тухайн гэр бүлийг доройтуулаад жосох юм биш. Нийгмийн бүхэлдэн доройтуулж байгаа. Тэрнээс өөр таашаал авах зүйл байхгүй. Зөвхөн бэлгийн харилцаанаас таашаал авдаг. Тэрийг хамгийн дээд аж жаргал сайн сайхан гэж үздэг. Өнөөдөр хинтээ нийлэх үү? Ямар бэлгийн харилцаанд орох уу? Энийг л бодож сэтгэж идэг. Тэрнээс өөр эрхэмдэд хүсэл жорлох байхгүй. За энэ болвол энэ номын үндсэн одоо үжил санаа байгаа. Энэ дээрэн тулгуурлаад энэ номыг 10 бүлэгтээ бичсэн. 1-р бүлгийн нь болвол дээр одоо ярсан. За өнөөдөр болвол 2-р бүлэг. За энэ номыг бас монгол бичгээр буулгацсан байж байгаа. За бас англи хэлэн дээр орчуулад дууссан байж байгаа. 11-р сард англи хэлээр хэвлэгдэн ингээд дэлхийн нийтийн хүртэл болно. За энэ номын хавцсан дээр байж байгаа энэ шог жургийг болвол жураач гал одож урсан гайхамшигтай одоо юм шог жургийн мэдрэмжтэй мэрэгжлийн ийм жураач хүн байж байгаа. За сая Японд болсон олон улсын шог жургийн тэмцээнд ирж оролцоод явсан. За одоо бас удахгүй Америкийн нэгдсэн улсад болох гэж байгаа шог жургийн олон улсын тэмцээнд оролцож гэж байгаа. Одоо болвол энэ хиймэл оюуханаар ямар сургаж урж байгаа. Гэтэл жив жинхэнэ жураач хүнээ журсан жураг болвол шал өөр. Зүрхтэй, сэтгэлтэй амьд жураг болдог юм байна. Тэгээд жураач хүнээ журсан жураг болвол тавтагдах шүү. Мөнх юм байдаг. Сарын ганж. За тийм учраас энэ сургийг бүтээсэн гал одод маш их баярлж талархаж явдаг. За та бүгд бас өөрийнхөө номын хавцсыг, нүүрийг, журуулъя, хийлгий. Тэгээд өөрийнхөө гэр бүлийнхөө хөрөг жургийг шог жураг байдлаар хийлгэх юм болвол галууттай харилцаж болно шүү. За тэгвэл өнөөдрийн ярих сэдв бэлгийн энергийг оюуны энерги болгох гэсэн номын 2-р бүлэг. 2-р бүлэг болвол гар хангаалгын тухай шашин ба шинжлэх ухааны үжил баримтлал гэсэн ийм сэдвтэй. Шашны талаас болвол дийлэнх шашин намлалд хоригдж ирсэн. За энэнийх нь шалтгаан болвол хуучин гэрэн дээр бичсэн байж байгаа. Хуучин гэрээнэ эхлэл 38 дээр Юда гэдэг хүн гарч ирнэ. За энэ Юда болвол еврейн 12 алдартай уг аймгийн нэг дээдсэн юм байна. Дэвид хаан, Есүс Христ. За энэ хүмүүс болвол бүгд энэ
Юда өвгөн хүмүүс юм байна. За энэ Юдагийн хүүн болвол Ертэ гэж. Ертэдэн Тамар гэдэг нэртэй эхнэр авч өгсөн байна. Гэсэн ч гэсэн Ертэ болвол еврейн эжийн тэнгэрд таалагдах учраас хүүсэн гэдэг. Тэгэхээр эхнэр нь Тамар бэлэвсэн болж байгаа. Тэгэхээр энэ бэр болвол энэ Юдагийн бэр хүүн нас барсан учраас. Тэгэхээр энэ Ердөгийн дөө Онанд аав нэлжтэй. Ах чинь нас барчсан. Тийм учраас ахынхаа үүргийг гүйцэтгээд бэргэнтэйгэн суу. Удам жалгах үр хөвгттэй болог гэж хэлсэн байна. Тэгээд энэ Онан болвол ахынхаа эхнэрийг авсан. Бэлгийн харилцаанд орсон ч гэсэн ерөөсөн жирэмслүүлэхгүй байж л та. Энэ дээр болвол үрэн газар цацсан гэдэг юм. Энэ нь болвол еврейн эзэн тэнгэрд таалгад ав. Яагаад гэвэл энэ бэлгийн харилцаа гэдэг бол үр удмаа үлдэхийн төлөө хийж байгаа үйл. Тэрнээс биш зугааж ингэж ашиглаж үйл биш. Тэгж үжээд энэ Онаныг болвол үхэлсэн юм байна. Өөрөөр хэлэх юм бол шийтгсэн. Тэгээд эндээс эхлээд болвол энэ еврейн шашинд, христийн шашинд, исламын шашинд энэ хоёр шашин болвол бүгд одоо еврейн шашнаас салварлаж гарсан, бүгдийг нийлүүлээд Авраамийн шашин гэж хэлдэг. Үр удам төрүүлэх энэ үндсэн жолоос гажаад гар хангаалах гэдэг ч юм уу, бэлгийн харилцаанд ордог ч юм уу. За энэ болвол Тэнгэрийн таалд нийчгүй. Шийтгэл амсна гэдэг. За ийм ойлголттой болсон. Бүр маш аюултай. Онантай адилхан үхэж магадгүй. Тэгээд энэ гар хангаалга хийхийг болвол Онаны гэж нэрлэдэг. Гар хангаалга хийхийг Онаны гэж хэлж байгаа нь бол саяын ярьсан энэ Онан гэдэг хүний нэрээс бий болсон. Түүхэн таалгатай. За тийм учраас энэ еврей шашинд, христийн шашинд, исламын шашинд хоригдж ирсэн юм байна. Бэлгийн харилцаа гэдэг бол маш эрхэм нандинжүүл. Зөвхөн одоо гэр бүлийнхээ хүрээнд хийгдэх ёстой. Эхнэр нөхрийн хооронд болтож үлээ гэж ингэж үздэж ирсэн. Германы зохиолч, философч фон Готагийн хэлсэг ус байна. За юу гэж хэлсэн бэ гэх юм бол бүхнөөс илүү чухал зүйлийг мартаж болохгүй гэж. Тэгэхээр хамгийн гол зүйл нь юу гэдэг зэрэг үр удмаа үлдэх. Энийг мартаж болохгүй гэсэн. Гэтэл өнөөгийн хүмүүс бол үр удмаа үлдэх биш. Хүүхэд маш чойхон төрөд болсон. Гэр бүл болохгүй байна. Болсон ч гэсэн үр хүүхэд маш чойхон төрүүлж байгаа. Тэр үндсэн одоо хамгийн гол чухал зүйлээ мартчихсан. Япон жалгаа байхгүй, Солонгос жалгаа байхгүй, Хятад жалгаа байхгүй одоо хүн амж хөөрж хүүхэд төрөхгүй байна гэдэг асуудал нийгмийн асуудал болж байна. За Библиэлд бас бүр юу гэж байна вэ гэдэг зэрэг хэрвээ биш та эмэгтэйгийг хүсэл тачаалын нүдээр харах юм бол тэр хүн зүрх сэтгэлдээ аль хэдийн тэр эмэгтэйтэй чавхаарсан байна гэж тэгж бичсэн байна. Сайн мэдэн дээр байна. Өөрөөр хэлэх юм бол үнэнхүү чавхаарах биш. Зөвхөн хүсэл тачаалын нүдээр эмэгтэй хүний харна гэдэг чинь бас болохгүй гэсэн. Чавхаарсантай адилхан гэж тооч. Зүрх сэтгэлд. Харин эзэн тэнгэр нь юу гэж хэлсэн юм бэ гэдэг зэрэг. За энийг болвол еврейч, христийнч, исламынч аль шашны ерөөсөө баримталдаг хуучин гэрэн дээр байгаа ч. За энэ эзэн тэнгэр нь бол анхны хүний бүтөөгөөд юу гэж ерөөсөн юм бэ гэдэг зэрэг. Олон үржиж гажир дэлхийг дүүрэг гэсэн ийм чахаас их. Ийм үүрэг даалгавар өгсөн. Энэ нь бол эзэн тэнгэр их сориг санаа. Тийм учраас еврейчууд жив жинхнээс еврейн шашны уламжлалт урсгалынх нь хүмүүс болвол олон хүүхэдтэй байдаг. Дундчаар 5-6 хүүхэдтэй байдаг. Еврей алууд. Тийм учраас энэ еврейчууд болвол түүхэн дээр гядуулж исэн ч гэсэн устдаж алга болдог. Улам олж ирж байдаг. Фашизмын үед 6 сая хүн алуулсан гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр дэлхий дээр 15 сая еврейчууд амьдарч байгаа. Америкийн нэгдсэн улсад л гэхэд 6 сая гаруй. Израильд 8 сая орчим. Европын орнуудад хэдэн сая. За энэнийхэн эсрэгээр бурхан шашин болвол эхнэр аваад хэрэггүй. Үр хөвгөд төрүүлээд хэрэг. Үеийн үр гэж ярьдаг. Үеийн үр гэдэг нь юу вэ гэхээр нүгэл хийснээс болоод тэрнийхэн үр шимээр бий болж гинэ гэж. Үр хөвгөд төрнө гэдэг. Жовлонгоо эдлэхийн төлөө энэ ертөнцид ирж гинэ гэж. Хамгийн сайн нь болтой зэрэг Деважин төр нэрван болох. Тэгэхээр энэ еврей шашин болоод бурхан шашны номлол сургаал бол 100% эсрэг. Нэг нь олон төрх ёстой. Гажир дэлхийг бүрхэх хэрэгтэй гэж сургааж байхад нөгөөх нь болтой зэрэг төрөөд хэрэг байхгүй.
төрөх юм бол тоосод ертөнцид төрөх хэрэг баг. Деважинд нирванд төрөх хэрэгтэй гэж үздэг. Тийм учраас монголчуудын хүн ам төхөөрсөн хамгийн гол шалтгаан бол энэ шашны номлол сургаалтай холбоотой. Еврейчууд алуулаад талуулаад байсан ч гэсэн өсөд үржээд байдаг. Монголчууд асар том дэлхийн гүрэн байсан мөртлөө хүн ам нь уламж өрөөд байж. За энэ бол энэ шашны номлол сургаалтай холбоотой. За исламын шашин бол одоо бүр хатуу олон ихнэр авч болно. За энийг бол зөвшөөрдөг. Тэгээд зөвхөн энэ гэр бүлийнхээ хүрээнд бэлгийн харилцаанд орох. Тэрнээс бусад байдлаар гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орохыг бол хатуу хоригдчихсан. Бүр чулуугаар жогч алдаг. Ийм шийтгэл өгдөг. Гар хангаалах хийсэн ч гэсэн анхаарал өгнө. Тэгээ болохгүй бол сургалтанд хамруул. Яагаад хийж болохгүй? Яаж өөрийгөө хянах вэ гэдэг. Тэгээд бас болохгүй бол гянданд. Тэгээд бас болохгүй бол дараагийн арга хэмжээг яв. Ийм байдлаар бэлгийн жамбарахгүй байдалд исламын шашин бол хатуу хяналт тавьж ирсэн. Энэ талаар бол энэ номон дээр дэлгэрэнгүй бичсэн байж байгаа. За энэ исламын шашинтай улс бол арх байхгүй. Дэлгүрд арх байхгүй. Гэн чи гайхамшигтай байна шүү дээ. Ягаад гэвэл арх уу гэдэг бол нүгэл. Арх хуусан хүн 40 хоног жалрал үйлдсэн гэсэн Аллах Тэнгэр нь хүлээж авдаг. Бид нар сайн мэддэг. Исламчууд бол өдөрт 5 удаа мөргөл хийдэг. Ингээд өдөрт 5 удаа 40 хоногийн турш гэмшиж, харамсаж, ял нүглэн чайруулахыг намчилж байсан ч гэсэн дээд тэнгэртэйг холбогддог гэдэг хүлээж авдаг. Тэгэхээр эн чинь одоо маш хэцүү байх нь байна шүү дээ. Бүр 40 хоногийн турш өдөрт 5 удаа жалуурж байсан ч гэсэн тэнгэр бурхантайгаа холбогдож чадах юм болж байна. Энэ шиг том шийтгэл байна. Бид нар бол ерөөсөө архинаас нь салж чадахгүй. Дэлгүүрд орно юу л байна арх бай. Хүмүүс юу л авч ууж байна арх л авч ууж. Тэрнээсээ болоод өвтөн жовлон хэрүүлж одоо. Тэгээд амнасаа алдах. Янз бүрийн асуудлууд үүсч хайн. Гэр бүлийн хүчирхийлэл. Гэтэл исламын ертөнцид бол ийм асуудал байхгүй. Тэгээд эннийхэн дээр болтой жирэг садар самууныг ухаагуулж сурталчилсан зүйл байхгүй. Порнограф байхгүй. Тийм ном байхгүй, зураг байхгүй, бичлэг байхгүй. Ийм одоо сайхан эрүүл орчинтой энэ дэлхий дээр исламын нийгэм ертөнц ийм гайхамшигтай байна. Бусд нь арх уудаг садар самуун байдаг. Энийг эрхшлөө гэж боддог. Үнэн хэлэх юм бол энэ бол ёс суртахууны дөрөвтөл замбрахгүй байна. Бид нарт бол энэ исламын ертөнцөөс сурах зүйл асарлан байна. Ийм учраас энэ хүн ам нь бас исламын шинтэй улсууд олширж ирсэн. Манай Монголд жирэгчээд орж байгаа Казахстан улс гэдэг 12 сая казак хүн байна. Манай Монголын 3-4 дахь адилхан нүүдэлж үндэснүүд байсан. Жирэгчээд орж ирсэн. Гэтэл Монголын хүн ам яагаад ингэж чөөрөөд Казахын хүн ам яагаад ингэж олширчихсан. Энэ бол энэ шүтлэг бишрэл үжил номлолтой нь болов. За жишээлх юм бол Шинжаанд баруун монголчууд 200 гаруй мянга байдаг гэж байгаа юм л да. 200 гаруй мянга. Гэтэл казак хүн гэтэл 1.5 сая байж байгаа. Өнөөдөр адилхан нэг засаж харах нэгшэд хараалгадаж байгаа. Шинжаан ойгуурын өрдөнчс хорон гэдэг. Исламын шүтлэг бишрлэг казакууд нь тийм олон байдаг. Монголчууд нь тийм цөөхөн байдаг. Угаасаа энэ Шинжааны нутаг бол хуучин Жунгарын хаан тулсын Монголын эжент гүрний нутаг байсан. Тэр хүмүүс нь хаавчсан. Гэр бүл болоогүй лам болчихсон байхгүй. За ийм байдлаараа исламын шашинтай улс бол энэ бэлгийн үйдлийг зорилгын дагуу ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол гэр бүл болоод үр хөвгт төрүүлээд үе олнороо үржээд дэлхийг бүрхэх ёстой гэсэн эжент Америкийн заавраар явж яддаг. За одоо залгаад эрдэмтэн судлаачид энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Энэ талаар товч авч үзье. Хамгийн анх одоо гар хангаалга бол хортой гэдгийг хэлсэн эрдэмтэн бол Кант юм байна. Кант бол 19 дугаар зууны хамгийн алдартай гүн ухаантай герман. Гар хангаалга хортой гэдгийг хамгийн анх шүглүүлсэн. 1803 онд одоогоос 200 гаруй жилийн өмнө бичсэн Сурган хүмүүжлийн тухай гэдэг номдоо гар хангаалга хортой гэсэн байна. Ягаад гэвэл нэгдүгээрд нь бол ёс суртахууны зөрчил, хоёрдугаард нь бол бие махбодод хортой гэж хэлсэн. Тэгээ 21-р зуунд орж ирээд
Өөрөөр хэлэх юм бол дөнгөж саяхан 3 хүний бичсэн ном олон нийтийн анхааралд орсон. За энэнийх нь нэг нь болвол Гари Вилсон. Гари Вилсоны бичсэн Порнод гэсэн тарих гэдэг ном болвол дэлхийн бестселлер болж байгаа юм. За ингээ энэ дээр болвол 5 зүйл бичсэн байна. Нэгдүгээр нь болвол энэ порно үжин гэдэг болвол дофамин ялгарч байгаа. Тархины шагаллын систем. Тийм учраас хүмүүс өөрийгөө эжимдэж чахарч чадахгүй үжиг тусмаа одоо донтдог. Ийм асуудал үүсэж байгаа. Ингээд хоёрдугаард нь болвол порно үжих үед л дофамин ялгардаг. Маш их хэмжээгээр ялгардаг. Тэгэхээр бусад зүйлийг үжих, таашаал авах мэдрэмж нь буурдаг. Ном уншдаг ч юм уу. Ердийн одоо амьдралын кино мэдээ шинжлэх ухаантай холбоотой бичлэг байсан гэсэн. Үжих сонирхол байхгүй. Порно үжих хэмжээний дофамин ялгарахгүй учраас. 3 дугаар нь сэтгэл санаанд нөлөөлөл. Айцтай, төгшөртэй болно. За энэ бас дааврын ялгаралтай холбоотой. Порно үжин, гар хангаалгын, тэрний дараа устдаж хэрэг харамсдаг, сэтгэл готрол үүсдэг. Гэсэн ч энэс гарч чадахгүй. 4-дүгээрд нь болвол бие махбодын асуудал. Бэлгийн сулрал бий болно. Тэгээд 5-дугаард нь болвол бодит харилцаанаас зугтдаг. Бодит харилцаанд орох чадваргүй болно гэж тавьж бичсэн байгаа юм. За дараа нь болвол Никола Кардараас. За Кардарс болвол Глүг хийцдэг ном бичсэн. За энэ номонд болвол порнограф үжих болвол тархины холовч эсүүд гэмтдэг. Ингээд тань мэдхэн чадвар доройтдаг гэж. Өөрөөр хэлэх юм бол тарих гэмтэн гэсэн. Хүүхдүүд юм ойлгохгүй. Хичээл номоо сурах чадваргүй. Сурлага мотой хүүхдүүд айгүй болвол хитрхээ их гар хангаалга хийж байгаа. Порнограф хийж байгаа. Энэнтэй холбоотой байж магадгүй. За дараагийн ном нь болвол Уильям Струтерсийн ном Дотны харилцааны төлөө порнограф иргэн эрчүүлийн тархийг эжимддэг вэ гэсэн ийм нэртэй ном. За энэ ном болвол бас ерөнхийдөө саяын 2 номтой төстэй. Порнограф болвол тархины шагналын системд нөлөөлжүүлдэг дофамин ялгардаг учраас. Тэгээд янз бүрийн сэтгэл зүйн асуудал үүснэ. Бодит харилцаанд орч чадахгүй, сонирхолгүй болно. Таашаал авч чадахгүй. За ийм байдлаар бичсэн маш олон номууд байгаа. За энэ болвол хамгийн төлөөлөх шинжтэй энэ 3 номыг энд оруулж ярьсан байгаа. За өнөөдрийн ярьсан бэлгийн энергийг оюуны энерги болох гэсэн номын 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлэг дээр болвол шашин шинжлэх ухаан талаас энэ асуудалд хэрхэн хандж ирсэн, яаж тайлбарж байгаа талаар бичсэн. Хамгийн анх болвол хуучин гэрэн дээр эхлэл номын 38 дугаар зүйл дээр. Өөрөөр хэлэх юм бол баргал хамгийн анх үсэг бичгтэй болоод хамгийн анхны хүндрэлтний түүхийг бичиж эхлэхдээ зэрэг бэлгийн үйдлийг жургалтын бус байдлаар нашигдахыг хоригдсан байна. За энэ харилцааны хамгийн гол зорилго нь болвол үр удмаа үе олноор нь үлдэх, дэлхий бүрхэх. Энэ нь болвол зорилго. За энэ болвол биологийн хойлтгоноос таарж байгаа. Хорхоо шавж амтан аратан хэдий ч нэ үржиж өсөж чинь үр удмаа олдож тэр нь оршин тохинж ирсэн. Энэний төлөө хийж байгаа дайн үр удмаа олдог юм л. Тэгэхээр энэ зорилгоо ерөөсөн мартаж бол. Эннээсээ гажих юм болвол Тэнгэр таалагддаггүй юм байна гэдэг. Энэ санаагаар еврей шин, христийн, исламын шиннуудад болвол номлож ирсэн. Тэрийг хатуу барьж ирсэн юм байна. За бас шинжлэх ухаан талаас энэ чиглэлээр номнууд бичигдсэн. За энэ номууд дээр голдуу порнограф үжин гэдэг болвол тархины шагаллын системийг өдөөж байгаа. Маш их дофамин ялгардаг. Тийм учраас хүн салж чадахгүй, уламд донсдог, хараат байдалтай болдог. За энэ нь болвол эргээд уурга тэрхийг өвж идэг. Эсэдийг гэмтэж идэг. Тэгээ ой ухаан нь муутдаг. Таны мэдгүй чадварт оройтдаг. Тэгээд жинхэнэ харилцаанаас жугтж идэг. Ер нь таашаалах чадвар нь алга болсон байж идэг. Энэ талаар бичсэн. Тэгэхээр нэг л үгээр дүгнж хэлэх юм бол гар хангаалга порнографиг хязгаарлана гэдэг нь болвол зөвхөн ёс суртахууны асуудал биш. Ерөөсөө гэтрүүлээд донцох байдалд орох юм бол тухайн хүний мөхлөсөн үг. Уурга дэрх нь гэмтэж эхэлнэ. Тэгээд бусад зүйлээс таашаалах чадваргүй бол ном унших сонирхолгүй бол ердийн амьдралын бичлэгүүдийг өчөхгүй. Ямар таашаал өгөхгүй. Дофамин ялгарахгүй учраас. Зөвхөн порно гэж. Тэрэнд бүх амьтаалан жарж. Ийм байдлаар нийгэм гавтгаарж байгаа юм. Тэгэхээр ганцхан хувь хүн биш. Нийгэм бүхэлдэн дөрөж байгаа.
Энээс үүсэх сөрөг үр дагаврууд асар олон байна. За энийг ч хааш нь дэлгэрүүлээд үлдсэн одоо 8 бүлгүүд ярьсан байж байгаа. Ийм учраас бэлгийн энергийг оюуны энерги болгох гэсэн номын 3 дугаар бүлгийг дараагийн удаа заавал хүлээж авч сонсоорой. 3 дугаар бүлэг дээр болвол эр хүнээ хүч чадлын нууц гэдэг энэ зүйл ярьсан. Эр хүн яавал хамгийн хүч чадалтай байх вэ? Тэрийг яар тайлбарласан. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.